Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын хүн амын сангийн хамтран хэрэгжүүлсэн гендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөв. Бодлогын орчин олон нийтийн мэдлэг ойлголт сайжирсан нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Монгол Улсын засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын хүн амын сангийн хамтран байгуулсан гэрээний хүрээнд гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн. Төслийн хугацаанд хийгдсэн үе шаттай, өргөн хүрээтэй, олон талыг хамарсан ухуулга, нөлөөлөл, соён гэгэрүүлэх үйл ажиллагааны үр дүнд гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тэмцэх үйл ажиллагаа эрчимжиж, олон нийт шийдвэр гаргагчид болоод хуулиар үүрэг хүлээгчдийн гендер суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдсэн бөгөөд гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх салбар хоорондын уялдааг ханган зохицуулах бүтэц тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сард батлагдсан гарснаас хойш 33 журам мөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл орон нутагт аймаг нийслэлийн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ахлуулсан салбар зөвлөл уялдуулан зохицуулдаг. Түүнчлэн энэхүү тогтолцооны хүрээнд сум хороодын засаг даргаар ахлуулсан хамтарсан баг засаг захиргааны анхан шатны төвшөнд ажиллаж байна. Салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбаруудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талд хамтын ажиллагаа үндэсний чуулган мөн орон нутагт бүсийн зөвлөгөөнүүдийг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд салбар дундын хамтын ажиллагаа бэхжиж, салбаруудын хооронд мэдээлэл солилцох тогтолцоо бүрдсэн. Хуулийн хэрэгжилт дээр хэсэгжилсэн мониторингийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс 5 удаа хийсэн. За энэ нь бол иргэний нийгмийн байгууллагын оролцоог болоод бодитойгоор нэмэгдүүлсэн гэдэг үр дүнд хүрсэн гэж харж болно. Өөрөөр хэлэх юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хөндлөнгийн оролцоонууд бол нэмэгдсэн. Төсөл хэрэгжиж эхэлсэн 2016 онд гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэхэд улсын болон орон нутгийн төсвөөс 20 сая төгрөг зарцуулж байсан бол энэ дүн жил бүр өсч ирснээр 2022 оны байдлаар нийт 10 тэрбум төгрөг зарцуулсан нь Монгол Улсын засгийн газрын зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж бүх шатны шийдвэр гаргагчдын хүсэл, эрмэлзэл, дэмжлэг нэмэгдэж үндэсний чадвах дээшилснийг харуулж байна. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гэдэг маань зөвхөн гэмтэрэг зөрчил үйлдэгсний дараа үзүүлэх үйлчилгээний асуудал биш. Энэ төрлийн зөрчил гэмтэргээс бас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд олон нийтийг соён гэгэрүүлэх томоохон бас ажлуудыг зохион байгуулсан. Төслийн зүгээс жил бүр зохион байгуулсан олон нийтэд хандсан ухуулга, сурталчилгаа, олон нийтийг хамарсан соён гэгэрүүлэх үйл ажиллагааны үр дүнд олон нийтийн мэдлэг ойлголт дээшилж, гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг мэдээлэх явдал нэмэгдэж, дуудлага, мэдээллийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг Монгол улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг оролцоотойгоор бол зохион байгуулж хэвшсэн байгаа. Цаашид ч гэсэн уламжлал болгон зохион байгуулагдах болох юм аа. Мөн түүнчлэн гендерийн үндэсний хорооноос олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Монголд цэргийн өдрийг тохиолдуулсан аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн. За энэхүү аяны зорилго нь гендерийн дэгш байдлыг хангах, гендер суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, үүн дотроо ялангуяа хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах зорилготой олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг төслийн хамтрагч байгууллагууд хамтран зохион байгуулж ирсэн юм аа. Гендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хэвшмэл ойлголт, ялгууртай хандах хандлагыг өөрчлөх зорилгоор сургууль, хамт олон хэвлэл мэдээлэл суурилсан мэдээлэл сурчилгааны загварыг боловсруулан бусад орон нутагт нэвтрүүлэн түгээх эхний алхам болсныг дуулгахад таатай байна. Гендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл.